Энэ уулзалтанд ирсэн бүх хүмүүстээ бас баярын мэнд хүргэе. Сайхан баяр болох гэж байна. За тэгэхээр та өндөр хангаа сумын Зүүн хангаа сумын зээ ээжийнхаа нутаг усныхаа талаар, нагц нарынхаа талаар та жаахан дурсаж яриач. За. Байнга ярих дуртай байдаг энэ сэдвэр. Юу гэхээр миний урлагийн амьдрал бол яа харахгүй ээж юм. Одоо Зүүн хангаа тэгээ дээрэс нь одоо ээжийн дүү, ээжийн дүүнэр бүгдээр урлагийн хүмүүс байдаг. Монгол улсын гавьч гэсэн цэрэг гэж юм байгаа. Энэ хүн одон сайхан ардын дуунууд болсон дуунуудыг одоо зохиосон. Мөн хаан хүүхийн уртын дууч, эсрэг уртын дууч жаргал гэж одоо түүний гэргийн миний ээжийн дүү мундаг дуучин байсан гавьч гэж. Миний ах бас ээжийн дүү Батөмөр гэж тарамбон тоглодог филармоны том хөгжимчин байсан. Тэгээд жаргал цэрэг хоёр охин амраа гэж байгаа. Одоо үйл театрт одоо хүртэл ингээд орон сайхны хөтөлбөрч хийж байгаа. Тэгээ энэ бүхнээс улбалаад би өнөө хүртэл урлагийн тайлснаа амжилттай явж байгаа. Миний анхны багш бол Монгол улсын гавьчсан цэрэг бүч юм. Нагц нартаа маш хүндэтгэлтэй хандаж үргэлж дурсаж ярьдагт нь маш их анзаарэгддэг. Тэгэхээр ялангуяа энэ хан хөхий иргэн тойрноос энэ рок попын урлаг соёлын одоо их түрэн гарсан юм шиг анзаарэгдсэн эдгээр өдрүүдэд одоо бэлтгэх хугацаанд судлахад ер нь бол их аюулслаг арт түмэндтэй. Ер нь Монголын өв соёл үндэсний одоо урлаг тэр дотроос харьхаа хөөми харьхаа ханхугийн бисрэг уртын дуу энэ болгон тэгээд одоо тэр өөлд байдаг юм уу баяд шиг юм үжиг түүний ховц хоолонд ер нь өв соёл бол дундашгүй их ариун байдаг. Энийг одоо хойч үедээ үлдээж энэ 100 жилийн хугацаанд олсон амжилттай урлагийн одоо гаргасан энэ он жилүүдийн энэ мөрөөр маш их сайхан дурсамж, сайхан бүтээлүүдийг энэ 100 жилд одоо манай уран бүтээлч үлдээсэн тодорхой. За усын түүхт 100 жилийн айн баяр наадмаас таны хувьд ямар одоо хүлээлт төсөөлөл ч юм уу одоо төрж байна? Яг би ер нь бол их бүтээн байгуулалтуудыг бас хийгээсэй гэж бодож байгаа. Би Улс аймгаар их олон удаа явж байсан. Ээжийнхээ нутгаар жаргал ихчийг одоо амьд сэрэмд нь авч явж байсан. Ер нь бол бүтээн байгуулалт хэрэгтэй байна. Хүмүүстэй ард түмэндээ хүрсэн, ард иргэдтэй хүрсэн тийм үйлчилгээ бүтээн байгуулалтууд маш их. Түүнээс биш одоо Улаанбаатар хотыг холбосон дэд бүтцэд бол асар мундаг хөгжлөө шүү. Тэгээ бид нарт бас их сайхан байгаад байна. Аялал жуулчлалыг хөгжүүлээсэй те таарна гэж би бодож хардаг. За баярлалаа. Өнөөдөр бид усчууд нэгдсэн уулзалтын одоо хүндэт зочин Цэрэнд оржийн Чулуунбат ах маань бид бүхэнтэй өдрийн турш хамт байх нэ. Танд маш их баярлалаа. Цаг зав зарцуулж ирсэн.